За 6 дугаар видеогоо үзье. За 6 дугаар видео дээр болохоор би DIP-г та бүгдэд яаж хэрхэн хийх тухай үзүүлнэ гэж хэлсэн. За DIP хийхэд урьдчилсан бас нөхцлүүд байдаг бахнэ. За DIP хийхэд бол мэдээж Horizon сайтаа нээж ороод дараа нь энэ дээр user name бичиж орно. За би Булган EDP-ийн Education Program Officer Биндриягийн аккаунтаар чиё. За ингээд логин хийгээд орлоо. За ингээд Horizon-ы сайт маань нэгдэж байна. За Horizon сайт руу энэ сайтаар орно. За би энэ дэлгэцэн дээрээ Horizon 2.4, 3, Central, James, Dax, Our People, GTRN гэл түгээмэл хэрэглэгддэг сайтуудаа тулбар дээр гаргацсан. За энийг богинохон хугацаанд яаж гаргах тухай та бүгдэд бас бяцхан зөвлөгөө өгчээ. За үүний тулд яах вэхээр та Windows дээр очиод энэ дээдлийн хөх талбар дээр маусныхаа баруун дараад favorite bar гэдгийг идэвхжүүлэх ёстой. Нэгдүгээрт. За энийг идэвхжүүлснээр таны барууд бол идэгчнэ. Хоёрдугаарт тухайн сайтаа бүртгэж авахын тулд тухайн нэг сайтаа нээгээд та keyboard-ныгаа F10 товчлуурыг дарснаар менюнууд гарч ирнэ. Энэ менюгээс та favorite-ийг дарна. Хэрвээ таны браузер Mozilla байх юм бол F10-аа дахиж дараад bookmark гэж байгаа. За Mozilla-гийн хувьд бол bookmark, Internet Explorer-ийн хувьд бол favorite байна. За эдгээр favorite хийх юм бол энэний доор буюу энэ менюн дотор үсээ явдаг. Барыг дарах юм бол энэ бард бол нэмэгдэнэ. За ингээд эдгээр бар гэд нэмчихье. За нэмэнгуут ингээ Horizon гэд гараад ирж байна. Энийг ийшин шилжүүлье. За тэгэнгუут энэ дээр юу гэж rename буюу properties хийж ороод энэ дээр вебсайтынхаа хаяг маань зөв байна уу гэдгийг шалгаж үзээд generals руу ороод Horizon гэдэг дээрээ Horizon 3 signal гэд хийчих. Энэ бол адилхан давхцж байна. Та 2 гэж үсэхүү гэж тийм ээ. Төсөл. Ингээ Horizon маань нэг bookmark toolbar бол favorite toolbar маань нэгдсэн байна. Horizon руу орохын тулд одоо яах ёстой вэ гэхээр show link-ийг дараал Horizon руу нэвтэрч орно гэсэн үг. Энийг би устгачээ. За логин хийж орлоо. За энэ бол бяцхан зөвлөгөө байсан. За DIP хийхийн тулд урьдчилсан нөхцлүүд бас шаардлагатай байдаг. Түүний тулд яах ёстой вэ гэхээр танаа програм маань тийм ээ бүх партнеруудаа үүсгэсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл бүх партнеруудын профайлыг үүсгэсэн байх ёстой гэсэн. За энэ партнер гэдэг нь юу юм бэ гэхээр танаа одоо Logframe-ийн activity-г хэрэгжүүлэхэд танаа project-тэй хамтардаг партнеруудыг хэлж байгаа. Түүнээс биш design document дээр байхгүй, activity дээр хамтардаггүй партнеруудыг одоо чинь нэг удаагийн худалдаа авалт хийх ч юм уу тиймэрхүү партнеруудыг бол партнер гэж бол тооцохгүй. Зөвхөн design document буюу та хэдийн Logframe нөлөөлдөг хамтран одоо activity-гээ хийдэг тэр партнеруудаа бүртгэж оруулна гэсэн. За энэ партнер профайлуудыг бол үүсгэх шаардлагатай. За хоёрдугаар нөхцөл нь болохоор энэ болохоор хоёрдугаар нөхцөл байсан. Анхдугаар нөхцөлийг би түрүүн бол өмнөх видеогоор дурдсан activity-нүүд дээр individuals болон groups-үүдэд фокуслох ёстой гэдгийг бол хэлсэн. Тэр бол нэгдүгээр шаардлага байсан. Хоёрдугаар шаардлага нь бол партнер профайлуудаа үүсгэх ёстой. За гуравдугаар шаардлага нь бол area профайлаа үүсгэх ёстой гэдэг юм аа. За эхлээд area профайлаа үүсгэж үзье. За area профайлаа дарж идэвхжүүлнэ. За дараагаар нь тухайн та өөрийнхөө програмыг сонгоно. За бидний хувьд бол Биндрээ бол булганы EDP явах учраас булган EDP-гээ сонголоо. Дараа нь эндээс search хийлээ. За ингээд булганы бүх community-нууд гараад ирж байгаамаа. За энэ AJ
001, 002 гээд ингээд 7 хүртэл нийтдээ 7 community үүссэн байна. За энэ 7 community бид нар үүсгээгүй байхад яагаад үүсээд гараад ирвэ гэдэг ийм асуулт бас төрж болох юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ кодууд бол энэ community кодууд бол манай sponsorship-ийн single step-ээс гарч байгаа кодууд арай буюу community-ийн кодууд байгаамаа. За тухайн community кодууд маань тухайн төслийн буюу sponsorship-ийн төслийн код одоо төслийн дугаараар бол ингэж эхэлж байгаа. Тэгэхээр single step дээр танай community байж байгаа учраас танай бүх community-нууд маань ингээд single step-ээс автоматар дуудагдаад гараад ирж байгаа. За тэгэхээр танай одоо програм маань 4 прожекттэй байлаа гэж үзье. За жишээ нь булган ADP-ийн хувьд бол үндсэндээ 3 прожект байгаа учраас бүх community-нүүдээ 3 удаа үүсгэх шаардлагатай. За өөрөөр хэлбэл яах вэ гэхээр энэ програм маань sponsorship-ийн прожекттэй. Тэгээд бугут гэдэг сум маань бол 172 726 гэдэг sponsorship програм байна. Тэгэхээр энэ sponsorship-ийн энэ бугут гэдэг community дахиад бугут гэдэг сум маань болвол дахиад 3 удаа үүснэ. Өөрөөр хэлбэл эдийн засгийн төсөл, боловсролын төсөл, эрүүл мэндийн төслүүд дээр бүгдээрэнд нь үүснэ. Гол ялгаа нь бол энэ уртлын прожектын дугаараараа ялгаатай байх нэ. Тэгэхээр нийтдээ биднэрт 7 community байна. За тэгээд 4 7 28 учраас нийтдээ бид нар 28 community-г үүсгэж өгөх шаардлагатай байх нэ. За яагаад 28 үүсгэж гинэ гэж? Танай тухайн прожект маань жишээ нь аль нэг сумдуудад ажилдаггүй таргет area болон community-нд биш байх юм бол заавал энэ бүх сумуудыг үүсгэх бас мэдээж албагүй. Зөвхөн таргет area-нуудаа оруулна. За ихэвчлэн манай прожектууд яах болохоор яадаг вэ гэхээр sponsorship маань ямар area-нд таргетлсан байдаг тэр бүх area-нд хурж үйлчилдэг. Тийм учраас бугут сум маань нийтдээ 4 удаа үүснэ гэж ойлгоно. За жишээлбэл би яаж үүсгэх вэ гэхээр за энэ бугут сумыг дахиад үүсгэхийн тулд би area profile руугаа сая орсон. Дараа нь community management буюу community-г удирдах одоо өөрөөр хэлбэл шинэ community үүссэн community-г засварлах болон үүссэн community-д устгах зэрэг үйлдэлүүдийг хийх таг хэсэг байгаа. За эндээс би энэ бугут сумаа би edit community хийгээд энэ хэсгийг нь би хуулаад хуулахын тулд идэвхжүүлж аваад Ctrl C гээ дараад хуулаад авчлаа. Одоо би энийг cancel хийчихье. За cancel хийсний дараа би add community дараад за төслөөрөө бол үүсгэнэ. Жишээ нь Ctrl V дараад энэ төслийнхаа дугаарыг өөрчлөх юм тийм ээ. Бүх төслүүдийнхаа дугаараараа үүсгэнэ гэсэн. За 189 633 бугут сум гэдэг гэх мэтлэнгээр. За ингээд save гэдэг. За ингээд бугут сум маань 2 боллоо. Нэг нь бол 172 726, нөгөөх нь бол 189 633 гэдэг. Ингээ 2 бугут сумтай боллоо. Гэх мэтлэнгээр танах хэдэн прожекттэй байна? Тухайн community-гийн прожектын тоогоор тухайн community маань үүснэ. За 4 прожекттэй бол 4 community үүснэ гэсэн үг. За гих мэтлэнгээр цаашаа community-нүүдээ бол үүсгэнэ. За бугут сумаа би дараагийн прожектээр дахиад үүсгэе add community гэдэг. Энэ дээрээ paste дарчи. За энийгээ бас дугаараа өөрчилж өгнө. 180 633 үүссэн одоо 639 буюу economic project-ийн community-г үүсгэлээ. За ингээд save дарлаад за ингээд бугут сум маань 3 удаа үүсч бэлэн боллоо. За булган ADP-ийн хувьд бол 3 төсөлтэй учраас бугут сум маань ингээд 3 удаа үүснэ. За дараа нь булган сум. За булган сумаа дахиад edit хийж аваад эндээсээ энэ хэсгийг нь copy хийгээд авчи. Ctrl C гэрээ. За cancel дарлаа. За add community.
За төслийнхаа дугаарыг 589 633. Тэгээд paste control V тийм ээ. За ингээд save хийгээд бууц сум маань education project-ийн хувьд бол үүслээ. За дахиад add community дарлаа 189 639. За economic project-ийн хувьд их мэтлэнгээр бүх сумдуудаа төслийнхөө тоогоор үүсгэнэ. Ялгаа нь бол зөвхөн энэ төслийн дугаараараа урдаа ялгагдах нэ. За ингээд нийтдээ танах хичнээн спонсоршипийн community-тэй байна. 40 тооны community-г бүх прожектүүдээр үүсгэж өгнө. За энэ бол ихний үе шат байна. За нийтдээ булганы хувьд бол 3721 учраас 21 community үүснэ гэж ойлгоно. За дараагаар нь яг үхээр user community mapping хийх ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр яг танаа ADP-ийн DIP-г хийх user нь буюу DIP хийхээр тухайн нэг project-ийн танаа ADP-ийн тухайн нэг project-ийн DIP хийхээр логин хийж орж байгаа энэ user гэсэн үг. За энэ хувьд бол Биндрия Батэрдэн тийм ээ. Батэрдний Биндрия. За Биндрия бол өөрийнхөө community-нуудыг бол өөр дээрээ сайн хийж авна гэсэн үг. За ингэхлийн тулд яах ёстой вэ гэхээр за бид нар мэдээж эндээсээ option сонгох ёстой. Дараа нь програмаасаа ADP-гээ сонголоо. За ингээд search дарах нэ. Одоо энэ хоосон байна гэдэг нь ямар нэгэн user-д ямар нэгэн community бол үүсч өгөөгүй байна. Үүсч өгөөгүй байна. Тийм учраас тухайн став дээр community үүсгье. Тэхийн тулд add new mapping гэдэг байх нэ. За ингээд add new mapping дарлаа. Өөрөөр хэлбэл нийтдээ 4 прожектыг оруулах хүмүүсүүдтэй өөрөө өөрсдийнх нь ариаг нэмж өгнө гэж ойлгож болно. За тэхийн тулд энд бол our people-ийн буюу дэлхийн зүүн Монголын staff ID танд шаардлагатай болно. Тэгэхээр 4 прожектийнхаа DIP хийх хүмүүсүүдийнхаа staff ID-г энд сонгож өгөх юм. За жишээлбэл булганы хувьд M 38 тэг 62. За ингээд дарангууд од гэрэл лувсангийн од гэрэл гарч байна. За би Биндриягийн хоорог оруулах гэж байгаа учраас од гэрэл бол биш байхan. Энийгээ би буцаад тусдагч яагаад. За од гэрлийн ID-г бол би сайн мэдэхгүй байна. За M 63 954 байх шиг байна. За энийг дарангууд мөнгө чимэг бол авчлаа. За биш байна. За M 63 953 гэдэг зэ. За энэ бол Биндрия байна те. За ингээд Биндрияг сонготлоо. Одоо яах гэж байгаа вэхээр Биндриягийн user account-д тухайн community-г select хийж оруулах гээд байна. Тэхийн тулд Биндриягийн төслийн дугаартай буюу 633-аар төгсөж байгаа сумдыг нийтдээ болвол нийт спонсоршип дээр хэдэн ария байна? Тичнээн тооны ариага мэдээж энэ түрүүний хэлсэн community management-ээр үүсгэсэн байх хэрэгтэй байх нь эхлээд нь тийм ээ. Тэгэхээр энд бол 7 тооны community байгаа учраас 633 төсөлд яг эднэртэй давхурдсан булган хангал хишиг өндөр хялгант орхон сэлэн гэсэн сумдууд бол үүсэх ёстой байна. Тэр бүх сумдууд нь зөвхөн төслийн дугаараараа ялгаатай. За энэ сумдаа сонгож авлаа. Дараа нь add хийж оруул. За тэгэхээр яах вэ гэхээр available community-гээс хасагтаад selected community рүү шилжиж орж байгаа. Өөрөөр хэлбэл DIP-г оруулахад Биндрия бугуц сум болон булган сумын дэтэлэд community дээр хийх үйл ажиллагаануудаа
одоо DIP-гээ оруулах боломжтой. Энэ арианууд дээрээ оруулах боломжтой болж байна гэж ойлгоно. За хамгийн сүүлд юу яах вэ гэхээр нийт одоо танаа 4 төсөл байгаа. 4 төслийн стаффуудад community-г нь хуваарлаад шилжүүлж оруулсны дараагаар юу болох вэ гэхээр available community чинь хов хоосон болно гэсэн үг. Хов хоосон болчихно. Тэгээд энэ дээр бол үлднэ гэж ойлгож байна. За тухайн одоо стаффуудын шилжилт хөдөлгөөнөөс болоод community солигдож байгаа тохиолдолд яах вэ гэхээр тухайн user ID-гээсээ community-г нь буцааж available буюу бэлэн байгаа community рүүгээ шилжүүлэх шаардлага гардаг. Тэр үед мөн энэ цонхоо нээгээд булган сумаа жишээ нь remove хийх мэтлэнгээр ингээд буцаад available community рүүгээ шилжүүлээд дараачийн буюу өөр хүнд энийг шилжүүлэх оруулах боломж бий болно гэсэн үг. За би жишээлбэл ингээд 2 сум дээр ингээ үүсгэчихье. За би save дарж хаалаа. За үүний дараагаар юу болох вэ гэхээр тухайн програмын community-г assign болгосон юзерүүд гарч ирнэ. Тэгэхээр энд мэдээж 4 юзер дор хаяж байх нэ. Тэгэд тэр хүмүүсүүд маань community-г хувааж авсан байх ёстой. За жишээ нь бол Бендрэгийн хувьд бол нэг community байна гэж байна. За ингийн тулд яг хөөр 633 нэмчи. Ингээд save даръя. Ингээд 2 болно. Тэ? Гэх мэтлэнгээр булганы хувьд бол Бендрия нийтдээ 7 community sponsorship-ийн 7 community байгаа учраас тухайн 7 community-г assign хийж авнаа. Тэгээд нийтдээ 3 төсөл байгаа. 3 төсөл болгоно 7 community ингээд төслийг хариуцж байгаа програм офсрын staff одоо ID руу ингээд community-г assign хийж идэвхжих ёстой. За энэ бол DIP-г хийхэд шаардлагадах урьдчилсан нөхцөлийн 3 дугаар нөхцөл байх нэ. За нэг дэх нөхцөл болохоор area дээр индивидуал болон групп гэдгээ фокуслох ёстой. Хоёр дахь нөхцөл нь болохоор партнер профайл дээр партнер профайлуудаа үүсгэх ёстой. Гуравт нь бол area профайлуудаа үүсгэх ёстой. За сая бол area профайлаа хэрхэн үүсгэх талаар үзлээ. За партнер профайлыг үүсгэхийг одоо энэ дээр үзье. За мэдээж партнер профайл руугаа шилжиж орно. Ингээд тодорхой хугацаанд уншиж дуусныхаа дараа партнерууд нь гарч ирж байна. Эндээс програмаараа партнеруудаа сонгож авах боломжтой. За ингээд та өөрийнхөө програмынхаа нэрийг сонгож өгснөөрөө search дараад өөрийнхөө community-нуудын партнеруудыг харах боломжтой. За жишээлбэл ямар партнерууд танаа дээр үүссэн байгаа вэ гэхээр булган дээр үүссэн байна уу гэхээр нийтдээ нэг хуудсанд багтсан дээрх community-нууд үүсжээ. За энэ бол сум governor-ийн булганы сум governor байна, province governor байна, police office байна, local schools-ийн булган аймаг, local kindergarten, local churches, labyrinth, care service department, аймаг child and family center, agriculture department гэх мэтлэнгээр. За эднэр бол ямар ч партнерууд байх боломжтой. Гэхдээ танаа одоо detailed implementation plan дээр буюу DIP дээр тусгагдах партнеруудаа л оруулж өгнө. Өөрөөр хэлбэл дизайн документ төр тусгадаагүй DIP-д оролцохгүй партнеруудыг үүсгэх шаардлага бол гарахгүй. За үүсэхдээ бол яг хөөхөрээд партнер профайлыг дараад дээрх асуултуудыг бөглөөд үүсгэнэ. За эндээс бол гол анхаарах зүйл маань болохоор партнер name дээр анхаарна. За партнер name яаж үүсгэх вэ гэхээр за энийг буцаад cancel дарж агаад окей хийгээд буцаад энийг харчээ. За өөрөөр хэлбэл
ер нь танаа энэ ADP-ийн партнерууд маань яг тухайн одоо танаа ADP-ийн партнерууд маань урдаа нөгөө санхүүгийн 3 оронтой T0 код гэж байгаа. T0 кодоор эхэлжүүл зүгээр. Өөрөөр хэлбэл чиглэлтэй ADP-ийн хувьд бол UCH байх ч тийм. За болгоны яг би сайн мэдгүй байна. Гэхдээ NBU байх магадaltaй. Тэгэхээр яг үхээр партнер профайлаа дараад тухайн одоо өөрийнхөө програмын партнеруудыг үүсгэхийн тулд за жишээ нь чиглэлтийн хувьд бол UCH гэдэг эхлээд T0 кодоор эхэлнэ гэсэн үг. За болгоны хувьд NBU ч юм уу те. Тэгээд дараа нь яг education department гэдэг ч юм уу. За тэгээд financial partnership дээр нь no-ийг сонгох ёстой. За энэ area of interest нь болохоор за education education дээр education англи нэлвэ. За энэ баг шүү. Education-ыг сонгоод гэх мэтлэнгээр энэ мэдээллүүдээ бүглээд submit дарна. Submit дарснаар нөгөө цонх маань яг энэний өмнөх цонх руу шилжинэ. Дахиад энэ хэсэг дээр байгаа партнер гэдгээ дараад дараачийнхаа партнераа үүсгэх замаар ингээ партнеруудаа үүсгдэг байх нэ. За 3 дугаарт за сая 1 2 3 дахь үржилсэн одоо DIP хийхэд одоо урдаас одоо бэлтгэгдсэн байх ёстой зүйлүүдийг сая дурдлаа. Одоо хамгийн сүүлийн нөхцөл буюу 4 дахь нөхцөлийг бас үзье. За тэгхийн тулд яг үхээр тухайн програмын профайл маань програм профайл руугаа эргэж ороод за програм профайл руугаа эргэж ороод булган ADP дээр буюу програмынхаа профайлыг хандааны зураг юу edit програм профайлаа дарж нээгээд би нэг бас урд нь хэлсэн. За энэ дээр болохоор basic unit of planning гэдэг нь танаа ADP-ийнх маань одоо нөгөө log frame-үүдээ Excel дээрээ PDD-гээр log frame хэсгээ хийгээд C-ийн temp folder руу Excel-ээс horizon flat файлыг үүсгээд тэрнээс horizon-аас utilities-ээс import log frame хийж оруулсан шүү дээ, тэ. Бүх project-уудыг тэр замаар log frame кодуудаа үүсгээд оруулсан болвол basic unit of planning гэдгийг програм биш буцаад community болох ёстой. За энэ community байж яг үхээр DIP маань хийгднэ. Тийм учраас энийг community дээр сонгоод дараа нь submit дарна. Community-г сонгосноор яг үхээр түрүүн байсан area профайлууд маань тухайн user дээр ачаалагдсан байгаа. Тэр area буюу community-нууд маань идэвхжиж гарч ирнэ гэсэн үг юм аа. За ингээд submit даръя. За ингээд окей дарлаа. Өөр юм бол өөрчилсөнгүй. За гих мэтлэнгээр profile saved successful гэдэг орж ирлээ. За одоо яах вэ гэхээр DIP-гээ хийх гэсэн маань байна. DIP-гээ хийхийн тулд мэдээж planning хэсэг рүү ороод log frame руу орно. За ингээд log frame руу орсны дараагаар тухайн өөрийнхөө програмынхаа log frame-ийг шүүж харуулна. Тэхийн тулд булган буюу өөрсдийнхөө ADP-ийг сонгоод булган маань 3 project-тэй гурвангийнх нь log frame-ууд бол үүссэн. Version бол анхны буюу 1-р version дээр бол байна гэдгийг бол харуулж байна. За эндээсээ за би education-ы DIP хийх хэсгийг харуулъя. Тэхийн тулд log frame нээж ороод log frame нээснийхаа дараагаар DIP-г хийх хэсэг нэгж чамаа. За DIP гэдэг маань мэдээж та бүгдээрээ сайн мэдж байгаа detailed implementation буюу одоо ер нь бол log frame-ийн өөрсдөгсөн хэсэг юм байна. Log frame-ийн өөрөө нэг хэсэг. Гэхдээ log frame-ийг илүү дэлгэрэнгүй өөрсдөгсөн хэсгийг бол detailed implementation plan гэж нэрлэж байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацааг бол оруулахгүй зөвхөн ирээдүйг харж мэдээллүүдээ оруулах юм шүү. За эндээс бол яах ёстой вэ гэхээр бид нэр бүх одоо outcome тийм ээ project-ийн goal, outcome, output-уудаа оруулах ёстой. За project-ийн goal оруулсан. Project бол нэг л goalтай байна. За project-ууд маань outcome-тай байна.
нийтдээ project маань максимумдаа бол 3 outcomeтай байна. За outcome тус бүр нь бол outcome тус бүр нь 5-аас дээшгүй индикатортай бол байна. За ийм байх нь. За project-ийн goal бол максимумдаа бол 3 индикатортай байж болно. За гэх мэтлэнгийн бас жижиг дүрмүүд бол байдаг. За ингээд DIP буюу локуремийн өргөцгсөн хэсэг рүүгээ DIP гэдэг одоо дэд хэсгийг нээснээр ингээд DIP маань ингэж идэвхжиж орж ирнэ. За хамгийн түрүүнд DIP хийхийн тулд яах вэ гэхээр тухайн локуремийн activity-гийн individual юм уу, group юм уу гэдг нь сонгогдсон байх ёстой. За би жишээ болгоод энэ дээр нэг activity. За нэг activity болохоор capacity building training for staffs and multidisciplinary team гэдэг. За одоо sub activity бол энэ дээр бол байхгүй байна. За та бүгд мэдээж sub activity-нүүдээ төлөвлөж өгөх хэрэгтэй. Тэгэхэд бол яах вэ гэхээр add and edit sub activity гээ дараад ингээд add sub activity цонхыг дарснаар үүсгэж өгнө. За энэ sub activity-нд хизээ эхлэх үү, хизээ дуусах уу гэд. За энэ дээр ямар үйл ажиллагаа хийх үү? Тэрний dependency гэдгийг бас тодорхойлж өгнө. За энэ бол статус нь active үү, тэ? Тэгээд энэ бол автоматар гарч ирнэ. Энэ хоорондох хугацааг бол тоолж харуулдаг байгаа. За гэх мэтлэн description дээр бичээд тухайн цаг activity маань activity аль activity-ээр хамаарч ийн вэ гэх мэтлэнээр энийгээ сонгоод add хийгээд sub activity-нүүдэд та бүгд оруулж болно. За энэ dependency гэдэг нь юу вэ гэдгийг яаж мэдэх вэ гэхээр та 29 дээр e-learning modules гэж байгаа. Энэний detailed implementation plan хэсгийг lockrem mini plan ITT хэсэг энэ хоёрыг үзчих юм бол ерөнхийдөө бол илүү тодорхой болно. За миний энэ видео сургалт буюу зааварчилгаа хийгээд байгаа гол шалтгаан маань энэ дээр байгаа бүх сургалтууд маань англи хэл дээр байгаамаа. Энэ дээр байгаа сургалтуудын монголчилсан хэлбэр нь бол энэ видеонууд байгаа юм шүү. Яг ижилхэн шүү. Илүү бүр нарийн мэдээллийг авахыг хүсвэл энэ сайтаар ороод за би энэ линкийг энэ одоо та бүгдэд энэ видеог явуулах мэйлээр бас цуг явуулчих. Тэгээ та бүгд ийшээгээ ороод мэдээж та 29-ны юзернейм пассвортыг мэддэг байх хэрэгтэй байна. Тэгснээрээ дараа нь яах вэ гэхээр энэ линкээр орчин юзернейм пассвортаа игээд тэгээ эндээс бол хараад үзчихээрэй. Тэр хэсгээр ямар мэдээлэл орохыг нь. За ингээд за би энийг заавал одоо хадгалахгүйгээр би энэ сургалтын журмаар явж байгаа учраас энэ дээр би cancel дараад sub activity нэгс гарчаа. За буцаад яаж activity руу орох вэ гэхээр back to activity руу did activity-гээс орно. За тэгээд тухайн activity-гээ идэвхжүүлээд би дөрөв хэлжсэн. Энэ хоёрыг идэвхжээгүй тохиолдолд DIP бол ажиллахгүй гэдгийг бол хэлсэн. Тийм учраас энэ дээрээ edit тухайн activity-г засгаж байгаа edit activity дараад энэ дээр би group-ийг сонгоод өгчий. За энэ хэсгээр group дээр би education institutions-уудыг сонгоод өгчий. За энд бол group руу шилжинэ гэдгийг бол сонгож өглөө. За энэ unit гэдэгтээ NA гэж бол бичиж болохгүй. За энэ unit бол танаа тухайн одоо activity-гийн одоо unit байгаамаа. Жишээ нь энэ дээр юу гэх вэ? Children байж болж байна. Эсвэл beneficiaries байж болж байна. За эсвэл энэ дээр number of trainings гэдэг байж бас болж байна. Жишээ нь энэ capacity building training гэж байгаа шүү дээ, for staffs and team-үүд тийм ээ. Энэ багууд болон одоо энэ боловсролын одоо газрын болон одоо багш сургууль одоо цэцэрлэгийн багш нарт одоо чиглэсэн capacity building training явуулнаа гэдэг. За ийм байна. За дараа нь би энийгээ save хийгээд хадгалж өгнө.
За би эхний activity дээр та бүгд санаад даваарай. Эхний 0-1-1-0-1-1 activity дээр би группийг сонгосон шүү. За тэгэхээр тэр маань дараа нь DIP хийхэд маань би групп сонголоо юу сонгосон блэ гэдэг дээр маань хэрэгтэй болно. За ингээд тухайн activity маань ингээд хадгалагдлаа. Одоо би DIP рүүгээ орно. За DIP маань танай прожектын эхлэхээс ахуулаад дуусах бүх хугацааг бол хамарч идэг. За хамгийн түрүүнд хийх зүйл маань бол бид нэр select community-г хийх ёстой. За тэхийн тулд яг хөөхөр select community даглаа. За ингээд одоо бодъё. За биднэрт 13 activity одоо энэ булганы education project дээр бол байж байна. За тэгэхээр энэ 13 activity маань FY одоо таны оруулах гэж байгаа одоо DIP буюу FY 15, FY 16-д хэрэгжих үү гэдгээс хамаарат сонгохгүйгээ та бол шийдэх нэ. За жишээ нь activity хэрэгжихгүй гэх юм бол энийгээ сонгохгүй гэсэн үг. За FY 15-аа хийхэд тий энэ activity байхгүй сонгохгүй байж болно. За бүгдээрээ байгаа бол энийг бүгдээрингийн сонгож өгнө. Энэ бол одоо activity-нуудаа одоо сонгож өгч байгаа юм шүү. Яг энэ өмнөх DIP-г өмнөх хэсэг тийм ээ. За энийг сонгож өгөөд бүх activity-нуудыг сонгоод өгье. За ингээд 13 activity-г бүгдийг сонгочлоо гэж бод. За тэгвэл түрүү нөгөө нэг area profile дээр community-гээ user руу assign хийж өгсөн шүү дээ тийм ээ. Тэгэхээр нийтдээ булган маань 7 area-тай буюу community учраас энэ дээр 7 community н орж ирнэ. Өөрөөр хэлбэл танаа одоо нийт target community чинь одоо тухайн user дээр бүгд идэвхжиж орох ёстой. Энэ дутуу байвал area profile дээр дутуу ажилласан байна гэсэн үг. Тэгэхээр энэ видеог эхнээс нь дахиад үзээрэй. За дараа нь энэ community-нуудын аль нь дээр нь ажиллах уу гэдгээ за сонгож өгье. Энийгээ сонгож өглөө. За тэгээд тухайн DIP-гээ хийх онуудаа тавьж өгнө. За миний хувьд бол жишээ нь 2015 16-г бол сонгочихъя. Гэхдээ бид нэр яах ёстой вэ гэхээр энэ одоо 12 сарын дуусахаас өмнө буюу 12 сарын 10-15-ны дотор дор хаяж FY 15-аа хийсэн байх ёстой. Заавал бүх одоо энэс хойших бүх онуудаа хийх ёстой гэсэн үг биш шүү. Заавал тавигдсан шаардлага бол FY 15-ыг л оруулах байгаа. Тэгэхээр зөвхөн FY 15-ыг оруулчих бас болно. За FY 16-гаа мэдж байгаа бол ингээд 16-гаа сонгох мэтлэн ингээд save хийгээд орно. Үндсэн шаардлага бол FY 15-ыг оруулах юм. За яагаад гэвэл бид нэр яг энтэй зэрэгцээд манай санхүүнэр маань multi-year бажтаа батлуулна. За multi-year бажт маань батлагдсныхаа дараа revised CY бажт буюу FY 15 оныхаа бажтыг бол үүсгэж оруулна. FY 15-ийнхаа бажтыг оруулахад урьдчилсан нэг нөхцөл байгаа. Тэр нь multi-year бажт нь батлагдсан байх ёстой. За multi-year бажт бол зөвхөн lockrem кодууд үүссэн байхад бол хангалттай. Учираас одоо энэ үйлдэлүүдтэй зэрэгцээд бол хийгдчихнэ. За нөгөө community маань орж ирсэнгүй. За мэдээж 15 дээр орж ирэх хэрэгтэй тийм ээ. 15-аа нэгэнгүүд нөгөө хоёр сонгосон community маань ингээ 15 онд ороод ирж байна. За FY 15 бажт маань бол FY одоо 15 оны DIP-ийн хийгдээд тэр DIP-ийн батлагдсны дараагаар FY 15 revised CY бажт бол орох бололцоотой байдаг. За одоо яах вэ гэхээр одоо бол энэ дээр бол одоо юу харагдаж байна вэ гэхээр нийт одоо квартруудаараа харагдаж байна. За энийг ануулаар харъя гэвэл энэ хэсэгт бол хугацаанууд харагдаж байгаа. За квартраараа ануулаараа харъя. Тэгвэл гот нэгдүгээр үйлрэл бүх одоо жилийнхаа нийт саммарыгээр харагдана. За нэгдүгээр үйлрэлээрээ харна гэвэл октябр, новембер, декембер гэдэг 2 дугаар үйлрэл, 3 дугаар үйлрэл, 4 дугаар үйлрэл гэдгээрээ
ингээд гарчнаа. За одоо дараагаар нь яг үхээр за энэ дээр basic unit of за хүлээж авах нэг юм харагдах. За би нөгөө e-learning модулаа нээгээд эндээс detailed implementation plan гэдэг learning-ийг нээлээ. Нээсний дараагаар ийм хичээл маань явагдаж байна. За энийг хэдүүлээ хамтдаа сонсоод үзье. За үзчихлээ. За одоо яг хөөхөр би түрүүн activity нэг дээр болвол group гэдгийг бас сонгож өгсөн учраас энэ дээр нийтдээ тухайн сар маань RC хүүхэд, non RC хүүхэд groups гэдгээр ангилгаж байна. За энэ дээр би groups-ыг сонгосон те түрүү activity дээр та бүгд бол анзаарсан. Тэгэхээр тэр group дээр activity сонгосон. Activity дээр би group-ийг сонгосон учраас саяхан би group гэдгийн харалтаа тоог бол сонгож өглөө. За энэ дээр яг хөөхөр Education Institute гэдэг дээр би энийг 1 гэд тавиад өгчээ. Тэгэхээр одоо нэг группт бол чиглэнэ гэсэн үг. За ингэчээд би дараа нь map хийчих юм бол яг хөөхөр саяын activity дээр энэ групп маань ингээд map хийгднэ. За эндээс мэдээж local partner бол хамтарч ажиллах local партнераа бол сонгох ёстой. За эндээс та өөрийнхөө community-гийн кодыг мэдж байгаа учраас тэндээс ингээд одоо чинь WGA гэвэл энэ говь алтай байх шиг байна те. Гэх мэтлэнгээр ингээ оруулж өгнө. За жишээ нь би эндээс нэг тохиромжтойг. Энэ бол яг EDP-гээр бол ангилахгүй байна те. Action owner гэхээр за энэ дээр юу гэдэг field operation-ы ажил учраас field operation. За энэ бол 10 дугаар сар activity code бол 0101, fiscal year нь 15 он, community code бол ийм байна. За энэ дээр энийг хамтарч гүйцэтгэх партнераа сонгож өгөх ёстой. Тэгэхээр тухайн партнер бол яг танаа community-гийн бол партнер байх хэрэгтэй шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. За энэ дээр хайгаал хэлээ та. За энэ бүрэн за юу гэдэг. За жишээ нь police office гэдэг за жишээ нь сонгочлоо гэж бодъё тийм ээ. За жишээ шүү. Та бол яг өөрийнхөө партнерыг бол эндээс мэдж байгаа учраас өөрийнхөө партнерыг сонгож өгөн. Тэгээд map дарааснаар ингээд идэвчнэ гэсэн үг. За энэ үйл ажиллагаанууд 2000 одоо 15 оны 10 сараас гадна бусад саруудад бас энэ групп одоо бас сонгогдох юм бол та auto fill for other period гэдгийг сонгох хэрэгтэй болно. За эндээс яг хөөхөр 10 сарын мэдээллийг энэ бол source гэсэн байгаа. Яг юг одоо автоматар бүглэх вэ гэдгийг сонгоно гэсэн үг. За community маань ийм community байна. За энэ бол 10 сарын мэдээллийг сая би групп оруулж өгсөн. За 15 оны ингээд орлоо. Энэ дээр groups гэдгийг тавьж өглөө. За энэ дээр 15 он гэдгээ дарчвал бүх сарууд мэдвчнэ. За энэ үйл ажиллагаа бүх саруудад энэ community-д хийгдэх бол ингээд бүх сараа сонгож жагаад apply хийчихнэ. Бүх сарыг сонгоод apply хийчихэнгүүт яг үхээр энэ бүх сарууд маань
бүгдэнд нь сонгогдсон шүү. За мэдээж танай юу чинь одоо 12 сард байхгүй, 1 сард байхгүй, за 2 сард байхгүй, 5 сард байхгүй, 7 сард байхгүй, за 9 сард байхгүй гэх юм бол ингээд энийгээ сонгоод apply хийчих юм бол саяын одоо оруулсан тэр энэ групп маань бүх энэ саруудад ингээд автоматар apply дарснараа бүглэгдэн шүү гэдгийг бас хэлмээр байна. За хоёрдугаар хэсэгт нь болохоор би энэ дээр RC болон non-RC хүүхдүүдийн мэдээллийг оруулж өгье. За тэгхийн тулд яг хөөхөр энэ дээр registered children гэдгээ дарж өгснөөрөө за нөгөө бүглөх цонх маань гарч ирнэ. За энэ дээр хамтрах local partner-аа бас дахиад сонгож өгнө. Энэ дээр бас одоо яг аль одоо action-ыг гүйцэтгэх одоо тухайн одоо үйл ажиллагааны одоо owner. За owner нь мэдээж field operation байх болов уу гэж бодож байна. Тэгэхээр та бүгд энэ design document-ээр яаж тусгацсан тэрүүгээр ол явнаа. За дараа нь энэ дээр бол boys and girls гэдэг. За target participants-аараа registered children mapping гэдэг. За энэ дээр орлоо. За тухайн үйл ажиллагаа маань охид хүүгүүдэд явагдах бол 6-аас 11 насны хүүхдүүдэд байлаа гэж бодъё. За RC хүүхдэд явагдана. За энэ бол идэвхжихгүй байна тийм ээ. Энэ бол идэвхжихгүй байна. Яагаад идэвхжихгүй байна уу гэхээр тухайн activity дээрээ individual-ыг сонгоогүй учраас энэ бол идэвхжихгүй нэ. За тэгэхээр идэвхжүүлэхийн тулд яах ёстой вэ гэхээр буцаад activity рүүгээ ороод за би 2 дугаар activity дээр би individual group-ыг оруулж өгье. За энэний тулд 2 дугаар activity дээр edit хийж ороод энэ дээр individual-аа сонгоод за энэ хэсгээр boys 6-аас 11, girls 6-аас 11, за men, women одоо насны хүрэгчтэй эрэгтэй эмэгтэйгээр нь ангилчлаа гэж бодъё. За ингээд save дарж өгнө. За энэ бол 2 дугаар activity байсан. За ингээд save дарж өглөө. За мэдээж тодорхой хугацаанд бас жоохон хүлээх нь. За миний бичлэг хийж байгаа програм маань stop болон pause авахтаа жоохон hotkey ашиглагддаггүй учраас хүндрэлтэй байгаад байна. За ингээд хадгалагдлаа. Окей. За буцаад TP рүү оръё. За 15 маань нэгтж байна. За 2 дугаар activity дээр community-г сонгогдоогүй байна тийм ээ. За энэ дээр local partner за ингэдэг ч юм уу тийм ээ. За энэ дээр мэдээж та өөрийнхөө партнерыг сонгоно. Энэ дээр за жишээ нь field operation. За энэ дээр boys and girls. За 6-аас 11 одоо энэ бол идэвхжиж байгаа. За ингээд тавьчихъя. За энэ бол идэвхжихгүй яагаад гэж сонгогддог учраас тийм ээ. Бүгд бол идэвхжихгүй байна. За 6-аас 11 RC хүүхдэнтэй, non RC хүүхдэн за 10 ч гэдэм үү те. За гэх та ингээд доошо харах юм бол ингээд тоон нэмэгдэж явж байгаа. За охтууд мөн бас байгаа. За охтууд 55 энэ дээр 15 гэх юм уу. За дараа нь насанд хүрэгчд эрэгтэй эмэгтэйгээр нь бас тавьж болж байна. RC хүүхдийн хараа бол 20 за бүмнээр 22 энэ дээр non RC-гаар 3 энэ дээр 5 гэх юм уу те. Тэгээд ингээд map хийж оруулнаа. За мөн адилхан энэ үйл ажиллагаа өөр саруудад давтагдгаар байх юм бол автофил order period гэдэг түрүүнийхтэй адилхан 15 оны бүх саруудад бол бүгдийг сонгоод 16 оны бүх саруудад бас зохиогд гарах хэмжээ бол бүгдийг нь сонгож өгнэ. Ингээд apply дарнаа гэсэн үг. За ингээд apply дарна гэсэн үг. За ингээд хадгалчлаа гэж үү. Тэгэхэд энэ дээр байгаа мэдээллүүд маань нөгөө түрүүний тавьсан тоогоороо
ингээ өөрчлөгдөж шүү гэдгийг хэлмээр байна. За энэ дээр unit гэж байгаа. Unit гэдэг та бүгд санаж байгаа бол түрүүн хэлсэн нөгөө number of trainings те энэ үйл ажиллагаа маань одоо хийгдэх одоо тренингийн тоогоороо явагдаж байгаа. Тэгэхээр 10 сард хийгдэх тренингийн гол одоо энэ дэр үгүй 3 тренинг энэ community-д хийн. За энэ community-д бол хоёрыг хийн гэх мэтлэнгээр ингээд хатгалаад ингээд хоёрыг хийн гэх мэтлэнгээр ингээд энэ бол unit гэдэг маань энэ бол activity дээр тавьж өгсөн таны тодорхойлж өгсөн unit ч үү. Тэгэхээр энэ бол юу ч байж болж энэ хүүхдийн тоо байж болж байна. Эсвэл нийт хурал цуглааны тоо, эсвэл одоо сургалтын тоо ч гэдэг юм уу. За тэр бүх юмнууд маань мэдээж тоогоор илэрхийлэгдэх ямар нэгэн хэмжигдэхүүн байх нэ. За гих мэтлэнгээр та бүгд тухайн одоо DIP-гээ бүх community дээрээ бол үүсгэж өгнө. За ингээд хадгалаад ингээд даашаа үүсгэх замаар үүсгэнэ гэсэн үг. За select community-гээр мэдээж та тухайн community-гээ сонгоно, activity-гээ сонгоно, тэгээ community-гээ сонгоно, оноо сонгоно. Гэх мэтлэнгээр юм хийж явах нэ. За би энэ дээр 2 дугаар хэсгээс activity сонгоё. Энэ дээр select community-гээ сонголоо. 15 гэлээ. Save дарлаа. Ингэснээр яах вэ гэхээр гэх мэтлэнгээр. За энэ видеог англи хэл дээр үзхийг хүсвэл би түрүү та бүдэд үзүүлсэн. Энэ learning-ийн сайтаар ороод detailed implementation plan-аараа ороод ингээд үзэх боломжтой шүү. Гэх мэтлэнгээр та бүгд сая үзүүлснээр ингээд DIP-г ингээд гүйцэд оруулнаа. Гол тавьж байгаа шаардлага маань бол multi-year budget батлагдсны дараа FY 15 revised budget батлагдгаад DIP маань заавал өмнө нь хийгдсэн, батлагдсан байх ёстой. DIP-г батлуулахын тулд яах вэ гэхээр DIP-г хийж дууссныхаа дараагаар log frame-аа бол батлуулнаа. За log frame-аа батлуулахын тулд яах ёстой гэхээр back to log frame руугаа ороод back to log frame руугаа ороод за энэхүү DIP буюу log frame-ийн өргөтгсөн хэсгийг хэрхэн одоо activity бүрчлэн хийж оруулах тухай ингээ үзлээ. За энэ бүгдийг хийж дууснаар болвол энэ goal, outcome, output, activity, DIP гэдгээ хийж дууснаар бол бид нэр одоо 29-ныгаа амжилттай ADP дээрээ хэрэгжүүлж дууслаа гэж ойлгоно гэсэн. За тэгэхээр манай хамгийн ихний одоо data validation-ыг ADP-ийн менежерүүд маань бүх одоо прожектор ороод энэ log frame-ийнхаа goal-ыг шалгаад, goal-ийнхаа индикаторуудыг шалгаад, goal-ийнхаа индикаторын ITT хуудаснуудыг шалгаад тэр нь бол энэ индикатор дээр edit юм уу хийж орох замаар ороо шалгах чинь мөн тэр бүх индикаторууд outcome, output-ууд дээр шалгана, activity-нуудыг шалгана. Тэгээд DIP-г шалгахаар шалгаад ингээд data validation бол дууснаа. За манай кластерын DM-нүүд болохоор өөрийнхөө хариуцж байгаа 4-5 ADP-гийн бүх прожектын log frame-уудыг хянж үзэх ёстой. За тэр хянж үзэхдээ яаж одоо хянах уу гэдгээ энэ кластер DM-нүүд маань өөрсдөө бүх ADP-нүүдийн прожектуудын дизайнуудыг маш сайн мэдж байгаа учраас ингээд ороод шалгачнаа. За хэрвээ програм офсерууд маань энэ мэдээллүүдийг анхлан оруулах буюу одоо өөрсдөө оруулсан мэдээллүүдээ шалгаж нэгтэлж янзлах шаардлага гарч байгаа бол зарим нэг зүйл дээр мэдэхгүй зүйлүүд байвал та бүгд кластер тимэнүүдээс асууж лавлаараа. Тэгээд тэд бүгд бол юу хийхийг бол та бүгдэд бол дэлгэнгүй сайн зааж өгнө. За ингээд
анхаарал тавьсан та бүгдэд баярлалаа. Ингээд богино хэмжээний видеогийн өндөрлөё.